Барилга хот байгуулалтын яам бүгд найрамдах Солонгос улсын Kolon Global Corporation компани хооронд орлогод нийцсэн Солонго 1 орон сууцны хороол барих төслийн гэрээг байгууллаа. Гэрээнд барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга Магнас Сүрэн, бүгд найрамдах Солонгос улсын Kolon Global Corporation компани дэд ерөнхийлөгч Жо Хүн Чул нар гарын үсэг зурлаа. Бүгд найрамдах Солонгос улсын засгийн газрын хөнгөлөлтөө зээлээр баригдах Солонго 1 2 орон сууцны хорооллыг барих гүйцэтгэлийн гэрээ инхүү алдсан бөгөөд буян тухай нисэх онгоцны буудлын зүүн талд 17.5 га талбайд 5002 айлын орон сууцны хороол барих төсөл гараанаас гарч барилга ухсралтай ажлыг эхлүүлэхээр боллоо. Мэдээж нэг хөнгөлөлттэй зээлийг бол бид нар эдийн засгийн тооцооны хувьд үр ашигтай гэж үзэх юм бол аль болохоор одоо орон сууцны салбар руу оруулах гэсэн ийм бодлогоор энэ Солонгосын 5002 айлын орон сууц эхэлж байгаа. За энэний дараа нийслэлээр 2000 Баянголын яамд эхэлнэ. Ингээд нийтдээ 7000 айлын орон сууц эхэлж байгаа. За манай энэ 5002 айлын орон сууцнд бол 266.9 сая долларын ийм их усүр урьдчилсан байдлаар одоо шийдэгдсэн байж байгаа. За бид нар яг 2 жилийн өмнө одоо Монгол Улсын засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу анх зөвлөх компанийн Солонгосын компани шалгаруулаад тэгээ зураг төсөв, тэзүү бүх одоо тооцоо судалгаан дээр нь ажилласан. За яг 2 жилийн дараа бид нар үндсэндээ тендер шалгаруулалтыг зарлаад ингээд багагүй хугацаанд хилцээр хийсний хүчинд бол үнэ өртгийг бол нэмэхгүйгээр барилга байшингийн дотор бас зарим зохион байгуулалт хийж одоо метр квадратын харьцангуй том биш 42-оос 53 метр квадратын ийм 5002 айлын орон сууц байж байгаа. За манай компани хамт олон бол энэхүү төслийн бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцох болсондоо бол маш нэр хүндтэй явдал гэж үзэж байна. За тэгээд энэхүү орон сууцны барилгыг барихдаа өөрийнхөө гэрээг барьж байгаа гэсэн тэм сэтгэлээр ажилд хандаж гэрээний дагуу олгогдсон хугацааны дотор ажлыг гүйцэтгэж хүлээлгэж өгөхөр болно. За тэгээ Монгол улсад бас орон сууцнд амьдарч байгаа ард иргэднээс жаргалтай амьдарч болох тийм бас ая тухтай чанартай орон сууцыг барьж байгуулад өгье. Тус хорооллыг бүгд найрамдах Солонгос улсын Эксим банкны эдийн засгийн хамтын ажиллагааны сангийн жилийн 0.15% хүүтэй 40 жилийн хугацаатай 266.9 сая ам долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 40 сарын хугацаанд барьж байгуулах юм.